За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа уулзалтаар та бүхэнтэй эх хүрэн тэнгэрийн тухай ярих гэсэн юм аа. Ер нь анзаараад хаад хүмүүс тийм ижи тэнгэр, үр тэнгэр, дээрэс нь эх хүрэн тэнгэр гэж байдгийг мэддэггүй шахуу. Яг нэг үр тэнгэр, ижи тэнгэр, үр тэнгэр энэ гэж ярьдаг л да. Гэтэл бараг мэддэггүй шахуу байдаг. Тэгэхээр энэ талаар нэг тодорхой хэмжээнд тодорхой мэдлэг олох зорилгоор эх хүрэн тэнгэрийн тухай, эх хүрэн хувийн холбоо, эх хүрэн заяа тавилангийн тухай ярих гэж бодлоо. За тэгээд ийм одоо сөрөг талуудаас нь эхэлж ярих нь дээр болов. Тэгэх юм бол хүнд ойлгох нь арай амар байдаг. За энэ хорвоод ингээд ээж хүү болсон, ээж охин болсон тэр нандин хэлгээ бол дээрээс яг энэ тэнгэрээс, эх хүрэн тэнгэрээс заяагдсан, зурагдсан тэгж энэ одоо би болсон одоо тавилан байдаг. Оноолт байдаг. Тэгэхээр чи сайн ээжийн үр бол заяасан бол нэг талаасаа чи сайн одоо заяатай байна. А нөгөө талаасаа чи өмнөх наснуудын хийсэн, ихийгэн хайрлсан хайр, ачилсан, дээдлсэн хайр, мөн өөрөө үр хүүхдийн сайн сайхан өсгсөн тэр одоо хувь хишгээ бүртээд энэ насандаа чи сайн ээжийн, сайн эхийн одоо үр болгон заяаж байгаа. А гэтэл бас зарим хүмүүсийн хувьд бол муу ээжтэй гэдэг юм уу ихийгэн одоо арай торт гэж бодсон, өөрөө их сайн сайхан байсан чинь одоо андуураад гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тухайн одоо ээжийн хүүхэд болцсон мэтэр бодож ээжигээ одоо гадуурхах, ээж руугаа элтгүүг хэлэх, ээжигээ одоо гоочлох гэдэг юм уу тиймэрхүү ингээд зохисгүй үйл гаргаж байгаа байдал бол харагддаг. Манайд ч одоо тийм хүмүүс бас нэлээд ирдэг. Тэгэхээр нэг ойлголттой болё хүмүүсээ. Нөгөө эхэнд хэр алга бол хүн ширээ алга гэдэг шиг өөрөө тодорхой хэмжээний сэтгэлдээ хүрээгүй ээжтэй гэдэг юм уу өөрийнхөө одоо өөрийгөө арай өндөр дөнгөр зайтай байх байсан чинь энэ ээжийн буруугаас би энэ хүний хүүхэд болоод төрсөн гэж бодож байгаа тийм бол байхгүй ээ. Уучлаарай хизээж тийм биш ээ. Урд насны чинь хийсэн үйлдэлүүд, ухаарлууд тийм үү? Энэ насны чинь өөрөө заяа төрөг хувь тавилан зурвалж байгаа учраас хэрвээ урд наснда одоо ээжигээ хайрлаагүй, инэрч тойглоогүй, яг энэ наснда ээжигээ буруутгаад энэ муу ээжийн хүүхэд би болохгүй байсан гэд ээжигээ голж хамлж байгаа шиг яг тэр авируудыг урд нь гаргаад явж исэн бол дахиад тэм төрхтэйгээр энэ насанд байраад хизээ чи энийгээ болж хизээ чи их бүрийн нандин торгон хэлхийг одоо бүрэн гүйц танаад тухайн удмаа тухайн омгийг өөрчлөх гэж гэдэг юм уу хэцүү хүнд заяаг нь сайжруулах гэж дутуу зүйлийг бүрэн дүүрэн болох гэж хазгай мөрийн үг үйлдэл явдал бүрийг нь засах тийм ухамсар суугаад тэрийг ухаарл болгоод өөрийнхөө гэгэрэл болгоод үйлдэл ийм зүйл бол өөрчлөн тохиолдоод хэдэн ч удаа эхлэхэд төрсөн бай өнөөхөл хэцүү тавилан нэгдүгээр толнох хоёрдугаар эхчнээ чи ээжигээ буруутгаж эхийгэн ач тусыг санахгүй байна. Эсвэл эхийгэн тэр муу байсан ч хамаагүй. Тэгээ муу ч гэсэн ээж муухай одоо симпич гэсэн гэрмэн сэгсгэрч гэсэн ээж минь гэдэг ардын үгийн үн цэнийг хизээ тань сурна тэр болтол одоо буцаад нэг ээжигээ одоо адлсан гэдэг юм ээжигээ үл хүндэтгсэн үл харилсан бол дутуу одоо ээжигээ бодож ойлгож ухаарч өгсөн бол чи эргээд үр хүүхдээ дахиад өрөө адлуулаад дахиад их хүний тэр хүндэтгэл гэдэг зүйлсийг ачлал гэдэг зүйлсийг үр хүүхдээс үзэхгүйгээр бас энэ амьдралыг туулах тийм тавилан ирдэг. Дараа төрөлдөөч бас дахиад тэгнэ. Тийм учраас яг тэгж боддог хүмүүс надад дээр тийм хүмүүс ирдэг байсан. Сүүлийн үед харин ирэхгүй байна. Сүүлд бас нэг ирсэн. Хизээ одоо энэ сонин буруу ойлголтыг гэдэг юм уу энэ хувь заяаны зургийг зурхаага
утга учиртай ойлгож эхэлж тэндээсээ би чинь энэ удмыг, энэ ээжийг, энэ одоо ирээдүйн үр удмыг би өргөх гэж, босгох гэж, дундуур зайг би дүүрэн болгох гэж ирсэн байна. Тэгэхээр надаас дараагийн миний дараагийн төрлүүд, миний үр удмууд, миний хойцод одоо шалтгаалдаг юм байна. Хүний зураг төрөг гэдэг зүйлийг чинь хийсэн, таньсан, мэдсэн, туулсан, үйлдсэн, бүтээсэн тэр сайн үр дүн дээр суурилж байж оноодгийн байна гэдгээ таньж эхэлсэн цагаас эхлээд одоо өөрчлөлт гарах гэдэг юм. Их хүрэн тэнгэрээс эвгээл гэдэг зүйл ирэх болдгийм аа. За энийг бүр хүн болгон сайн бодоод үзээрэй. Ер нь бол жоохон одоо ийм зүйл олон тохиолддогыг би бол үнээр сайн мэднэ. Тэглээгээд ихийгэн шүүсэн, ихийгэн буруутгасан, ихийгэн одоо элдвүүгээр хэлж гомдоож байх тусмаа тийм хүмүүс ямар тач сайн явдгүй юм билээ. Өөрөө сайн явахгүй өтөл насандаа ч юм уу заавал тэрийг үздэг хүрэн тэнгэрийн тийм хатуу шийтгэл гэдэг зүйл байдгийг бас хүмүүс хамаад явчихвал зүгээр тэгээд дээрэс нь одоо бид нар ингээд хүрэн тэнгэрийн холбоосыг хаанаас хайх вэ гэхээр маш энгийн. Ерөөсөө их хүрэн тэнгэр гэдэг зүйл чинь өөрөө нэгдүгээр 47 одон гэр дээр байдаг. Хоёрдугаарт их дэлхийн буган нуур буюу одоо өнөөдөр Оросын холбооны нутагт байгаа байгальтайгаа сургашаалдаг. Тэр нууран дээр байдаг. Гуравдугаарт энэ мэдээллүүд чинь өөрөө тухайн хүний хүүсэн дээр, хөхөн дээр, эмэгтэй хүн бол үрийн сувган дээр, эрэгтэй хүн бол үрийн төрөг булчирхай дээр тэгээ өрцөн дээр энэ мэдээллүүд байж идэг. Тэгээ тэр мэдээллүүд дээр үндэслэгдээд өөрөөр хэлбэл энэ цагийн ойлголтоор далд хумсрын мэдээлэл гэж байна. Энэ дээр чинь суйрлаад энэ мэдээллүүд өөрөө чинь нөгөө хизээ нүн ухаарж энэ одоо сөрөг хармуу мэдээллийг арилгаж, цайруулж, үгүй хийж ухаантай үр гэдэг юм уу болон тэр цаг хүртэл энэ мэдээлэл байж идэггүй шүү гэдгийг бас давхар хэлчихье. За тэгээ бас нэг зүйл ойлгох хэрэгтэй. Хүн болгон хизээч нэг төвс гэдэг зүйл байхгүй. Магадгүй тухайн ээж тийм үү энэ цагийн ойлголтоор яриа л та. Ядарсан байж болно. Олсрол эзэмш чадаагүй байж болно. Олон үр хүүхдтэй татуу амьдрж ээж болно. Тэглээгээ тэр нь үр хүүхдээрээ цэцлүүлэх гэдэг юм уу? Оочлуулах, шүүмжлүүлэх тэр тийм зүйл байж болохгүй. Үнэхээр цаг сайхан байгаад, нийгэм өөр байгаад, хүний мөн чанар гэдэг одоо мөн чанарын үнэлэмж өндөрт үнэлэгддэг байсан тэр сайхан боловсралтай соёл иргэншилтэй нийгэмд бол тухайн ээж магадгүй тэгж явахааргүй байсан байж болно шүү дээ. Үнэхээр энэ цагт чинь бас нийгэм их өөрчлөгдсөн. Хүн ялангуяа эмэгтэй хүмүүс бол амьдралд маш их тийм амьдралын хэцүү туулна эрэгтэй хүмүүсийг бодвол харьцангуй их байна. Үнэхээр амьдралын хүндийг гэдэг юм ялангуяа улсынхаа өмнө хүлээх үүргээ илүү их ухамсарлаж зүтгэж тэмцдэг нь эмэгтэй хүмүүс байгаад байгаа учраас тэр талаасаа бас хараад ээжийнхаа сайн сайхан чанаруудыг тийм үү сайн сайхан үнэт зүйлсүүдийг сайхан олон шинж тэмдгүүдийг бас хараад тэргээр нь ээжигээ өргөөд явчихвал бас энийг бол танихад тийм хэцүү зүйл биш. Өрийнхаа хайраар их хүн дутаж байдаг гэдгийг ойлгоод өрийнхаа тулга одоо нөмөр нөөлгөөр жаахан байсан ч гэсэн 2-3 настай хүүхдчсэн хүн дасрыг хань болж чаддаг шиг ээжтэй бас тийм л их түшигтэй тийм бас байж чаддаг. Тэгэхээр ухаан сугаа томрохынхаа хэрээр одоо хүмүүс ээжтэй бас тэр сайхан нөмөр нөөлгөн болж явах юм бол магадгүй чиний ээж тэгж чамд чиглүүлэхэргүй илүү одоо илүү үр дүнтэй гэдэг юм, илүү бүтээмжтэй гэдэг юм, илүү аз жаргалтай гэдэг юм, илүү дүүрэн амьдрах тийм боломж бас байдаг юм шүү гэж хэлэх гэсэн юм. За тэгээд гол одоо юм руу орё л доо. За хүрэн тэнгэрийн шийтгэл гэж байдгаа. Тэгэхээр би одоо хүрэн тэнгэрийн шийтгэл, цэрлэл, бариа, хорлол гэсэн юм хэдэн зүйлийн талаар яриад байгаа юм. За
түрүүний ярьсанчлан их хүрэн тэнгэр бол Мөчид 7 одон гэр дээр байдаг. Мөчид 7 одон гэр өвдөөцүүд манай энэ одыг маш сайн мэднэ. Эхчдүү 6 од дунд нь нэг жижиг од ингээд нийлээд 7 од маш тод харагддаг. Тэгээд ингээд тэнгэрт харах юм бол жижигхэн шавчсан однууд харагддаг. Тод 7 од эргэн тойрон маш олон одтой тийм од байгаа. Одоо энэ гадуур нэг Pleiades буюу тэр нэрлээд яваад байгаа Мөчид 7 өнтрийг. Тэд нар бол энэ тухай сайн мэдэх бах. Тэгвэл энэ одон дээр чинь их хүрэн тэнгэр гэж бидний яриад байгаа. Тэнгэрт байгаа учраас тэнгэр гэж хэлээ штэ. Яриад байгаа тэр тэнгэр одоо эжийнэр маань бэж гэдэг байхгүй. За тэгэхээр энэ одон дээр болоо 6 тэр том одон дээр нь хүн төрөлхтний соёл иргэншлийн оргил болсон үеүүдэд одоо хүн төрөлхтнийг оюунаар нь байна уу, зүрх сэтгэлээр нь байна уу, гэгэрэл дээр нь байна уу, хайраар нь байна уу те гэгэрүүлж явж ирсэн тийм эжийнэр байдаг. Маягийн эжийнэр бас ихтэй. Тэгвэл яг голын тэр жижигхэн одоо эдгийн тэн дээр болохоор эхлэхэд тэр мэдлэгдэг хөх нуруутуудын үс буюу үр тэнгэр нь байдаг. Ингээд их өрн тэнгэргээд хослон хэлэгдээд байгаа. За тэгэнгүүт энэ тэнгэр ямар шийтгэлээ тавьж байгаа гэхээр одоо түрүүний хэлсэн шиг хийгэн хайрлаагүй, дээдлээгүй, хүндлээгүй хийхан за ачийг хариулна гэж хизээч бол байдаггүй тийм үү. Мэдээж дуунууд ч байгаа ачийг хариулж чаддаггүй. Гэхдээ л ээжигээ зовоохгүй явсан. Яг өргөтэй шүү дээ. Тэгэхээр хүмүүс их буруу ойлгоод байдаг. Зөвхөн 10 сар тэгээд төрүүлсэн нь одоо их хүний их том ачийн байна гэж бас нэг талаасаа бодоод хэн ч 10 сард ингээл тэгэл намайг төрүүлчих штеп гэсэн энэ яриатай хүмүүс бэж лээд. Тийм биш ээ. Абортанд оруулаагүй нь их юм гэж бодвол тийм бүр биш. Тэр бол тийм биш шүү. Их олон зүйлийг нь их хүний олон тийм ачт гавьяаг нь бид нар дэндүү өнгөцөн үнэлж байгаагийн шинж шүү. За тэгээд их хүрэн тэнгэрийн шийтгэлд ихийг ачлаагүй гэсэн шиг ямар хувь тавилан оноод байвал өнчин хөрөөсөн явах тавилан. Өнчин байх. Багада ихээсээ хавцах. Эсвэл төрхтөө ээж нь асгарах. Төрсөн хойноо хөлн гарны ганцанд хурж амжаагүй хөлн дөрөнд хурж амжаагүй байхад хийган янз янзын байдлаар алдах. Эсвэл хоёр одоо хол амьдын хасал гэж ярьдаг. Заавал нөгөө нас урсан биш. За тиймэрхүү байдлаар өнчин өрөөсөн амьдрах, элэг бүрэн биш амьдрах тийм хувь тавилан. Нэгдүгээр заагдах, хоёрдугаар орхигдох, ээжтэй орхигдох. Ээж нь орхиод явчих. Эсвэл ээжээсээ төөрөлдөх. Ямар нэгэн байдлаар эсвэл ихгүй өсөх. Гэх мэтлэн тийм бас тавилан оногддог. Мөн их муу ээжтэй байх. Тийм тавилан хондог. Хүмүүс бол бичээл энэ. Одоо бид нэг дээр нэг ээжийн тухай юу оруулахад угаасаа ээж нь муу байсан учраас бидний хатуу амьдралд тулуулсан тэргээ тийм утгатай. Тийм учраас их хүн ээжийг хайлт ёсгүй гэдэг тийм комментуудаас нэлээд бичсэн байсан. Тэр тийм биш. Тийм бол чи өөрөө тэрнээс хэцүү тавилан туулна. Энэ амьдралаасаа илүү хэцүү тавилан туулна. Яагтвэл тэр амьдралыг үзэх үеийн үрийг чи өмнөх амьдралуудаа насандаа тавьсан учраас чи энэ насандаа тийм одоо өөрөө чинь хэрэг үнэхээр хэлснээр үнэхээр ээж чинь муу ээж байгаа. Чи тийм муу ээжтэй л байх. Үлийнхаа үрийг эдлээ явж байгаа. Тэгэхээр дараа төрөлдөө дахин тэрнээс илүү муу ээжтэй байхгүй тул чи энэ удаадаа чи өөрийнхөө уг нь ээжийг тодорхой хэмжээгээр ачилж өргөж бас явах хэрэгтэй гэдэг утгаараа за тэгээ муу эрхтэй болох тийм жишээлбэл тийм одоо шийтгэлүүд байдаг их хүрэн тэнгэрээс. Тэгэхээр хэрвээ миний ярьсан шиг өнчөрөөсөн өссөн ч гэдэг юм үнэхээр муу мухай ээжтэй байсан бол эсвэл ямар нэгэн байдлаар орхигдож, хаягдаж, ганцаардаж зовж энэ өссөн бол надад их хүрэн тэнгэрийн шийтгэл байгаа юм биш байгаа даа гэдгээ нэг эргээд сайн үзээд мэдчихээрээ андашгүй хэллээ. Хөхөн дээр чинь энэ мэдээл байгаа. Энийг мэдэх юм бол за хөхөн дээр хальсан дээр буюу нөгөө далд хамсрын мэдээлгээд байгаа зүйл дээр чинь бэж байгаа.
өвдөн зовн уйлан шанална. Надад байна уу ийм шийтгэл гэдэг ингээ хөхөн дээрээ төвлөрөөд мэдрэх юм бол тэндээс нь асар их зовир, шаналл, харамсал, гомдол ч юм уу тийм зүйл гэж мэдрэгдэж магадгүй жоохон өр нэмгэн гэдэг юм уу тийм хатуу сэтгэлээ хатуу болгоод өрцөө зузаар болчаагүй бол хүмүүс мэдрээд уйлаад унжаад өшөөл ирээд тийм одоо үйлслүүд гарах болзошгүй гардаг ч юм. За дараа нь эх хүрэн тэнгэрийн цэрлэл гэж ойлголтой. Эх хүрэн тэнгэрээс үр одоо ямар ч хүний үр тийм зүйлийг хизээж одоо ихтэй үрстэй гаргаж болохгүй шүү гэж цэрлэлсэн зүйлүүд байдаг. Одоо жишээлбэл ихийгэн заваасан. Ихийгэн гар хурж байсан. Ихийгэн зовлон донд хаяж орхиж явсан. Ихийгэн хөдөөлүүлэхэд байгаагүй ч гэдэг юм уу. Эсвэл байгаагүй байж болно ажил явал бас тийм ямар ч шалтгаантай. Ихийгэн газар дээр эргэж тойрч очиагүй. Ихийхэн араас ямар нэгэн нэрөөлж хэлж байгаагүй. Ихийг одоо хизээч уучлахгүй гэдэг. Гэтэ би асар их гомцон тэр хүнийг уучлах чадахгүй энэ гэдэг үгийг жишээлбэл хэлж явсан бол гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдлуудад тэрнээс илүү илүү ч бас юм гарч иж болно. Тиймэрхүү тохиолдлуудад мөн тэгээ дээрэс нь бутаж хүүхдээ эсвэл дагвар хүүхдээ эсвэл өргөмөл хүүхдээ магадгүй шоовдрлаж амьдын тамд амьдруулж хүний одоо хүнээс дор үзэж гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар гадуурхаж явсан бол гэх мэтлэн ийм зүйлүүдийг хүрэн тэнгэрийн цэрлэлүүд байдаг. Тэгэхээр ийм цээртэй үйлүүдийг хийж явсан бол хүссэн хүсээгүй бас одоо энд амьдралдаа тодорхой хэмжээний согтой үлийн бэрхшээлтэй төрөх тийм тавилан оногддог. Тавилан гэхээс илүү цээрлэл оногддог гэж хэлээ да. За тэгээд за дараа нь эх хүрэн тэнгэрийн барай гэдэг зүйл байдаг. Тэгэхээр эх хүрэн тэнгэрийн барайнд орсон саяын эх хүрэн тэнгэр тодорхой хэмжээний сайн зүйлийг хийж өгөх үйлтэй байснаа, даалгавартай захиастай байснаа хийгээгүй гэсэн үг. Хийхгүй байгаа гэсэн үг. Тийм тохиолдолд ямар нэгэн байдлаар эх хүрэн тэнгэрт буюу олон сайхан ээжүүдэд ч юм уу те амьдарч байхад ингээ амлалт өгч байгаа. Тэгн ингэн гэж итгэлийн төрүүлчээ. Эсвэл энэ дэлхийд ирж төрөхдөө тодорхой даалгавартайгаар эх хүрэн тэнгэрийн хамахт үр гэдэг юм уу, эрхшээлт үр гэдэг юм уу, ивэлт үр нь бол төрчөөд тэр чиглэл дөрвтэй юм хийгээгүй байж байгаа үлийн барайнд орчихсон тохиолдолд үргүй байх. Үр хөвгтэй байж чадахгүй, одоо үр хөвгтэй болохгүй байх. Эсвэл нэг эцэгтэй орхигдох, хаягдах, эсвэл одоо минийх биш гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар үл хүлээн зөвшөөрөгдөх гэд тиймэрхүү бас барайтай байх тохиолдлууд бас байдаг. За тэгээд дахиад бас эх хүрэн тэнгэрийн хорлол гэж нэг зүйл байдаг л да. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харьцаанаас үүдэлтэй л гэж хэлээ энэ илүүтэй. Тэгээс эх хүрэн тэнгэр хэнийг ч очиж хорлохгүй. Зөвхөн хүмүүс хоорондоо одоо нэгнийхээ одоо мууд цайцсны улмаас энэ эх хүрэн тэнгэрийн гişээ бусдын үр хүүхдийг хорлох, бусдын ээжүүдийг хохироохч гэдэг юм уу те, ямар нэгэн хоруу чанартай, хоруу үр дагавартай үйлдэлүүдийг, зан авируудыг гаргаж
гаргасан гэдэг тиймэрхүү одоо дом тарин хийсэн гэдэг юм үү те хараад ирүүл хийсэн. За тиймэрхүү тохиолдолд бол бас нэг юм тохиолдол гарч ирдэг. Одоо тухайн үрсэн ямар нэгэн мэдрэмхэн эргэтний соогтой тийм үү харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй гэдэг юм уу эсвэл мөчтийн бэрхшээлтэй хөл гарны бэрхшээлтэй гэдэг юм эсвэл хэвтрийн гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар үрийн одоо бүтэн заяатай биш төрөх бүрэн заяатай хүний хувьд бүрэн заяатай биш төрөх ингээд иймэрхүү бас юу байна хорлолтууд бас байдаг энэ хүрэн тэнгэр одоо хамаатай гэхээс илүү хүн хорлолтын хангалтцааны улмаас ийм нэг нэгэндээ буруу хорон сэтгэл хонзон засан үйлдэлүүд гаргасны улмаас бас нэг иймэрхүү хүрэн тэнгэрийн хувьд дээрээс өгсөн сайн зайгийн дундуур нь урж хааж ингэж хорлсон гэсэн утгатай. За иймэрхүү бас жишээнүүд байдаг. Гэх мэтчлэн ингээд их хүрэн тэнгэрийн тухай тодорхой мэдвэл зохион хэмжээний ойлголт өгөхөд иймэрхүү зүйлүүд болдгоо. Тэгэхээр бас тэгээд ингэдэг. Одоо энэ бол яг хуу тэнгэрийн тухай ярьлаа. Гэтэл энэ амьдрал дээр хүмүүс одоо тэртээ тэргүүнээ цаанаас дээрээс ингээд томлоо сонгоод өгч байгаа хувь тавилан биш штэ. Заяа төрөг биш штэ. Одоо магадгүй их хүрэн тэнгэрийн нэхэлд унчсан хүрэн тэнгэрээс сануулга авчихсан ч гэдэг юм. За тэгээд дээрэс нь энэ цэвэрлэлтэй шийдвэрлэлтэй бариатай гэх ийм тохиолдлуудад юу яадаг? Хүрэн тэнгэрийн өршөөл гэдэг зүйл бас хамрагдах боломжтой байдаг. Ер нь тэнгэрийн өршөөлүүд ерөөсөө хүний ухаарал, төлөвшөл, үйлдэл гэдэг зүйлээр суурилж явагддаг учраас за би угаасаа л юм уу заяа төрч юм дөө. Энэ одоо би урд насндаа л буруу юм хийсэн гинлээ гэчээд энэ насндаа тэр алдаагаа одоо тэр нэг өргөж нас тэр хувь тавилангаа сайжруулахын төлөө гэдэг юм уу дүүрэн болгохын төлөө бүрэн болгохын төлөө ямар нэгэн алхам үйл хэрэг хийхгүй байх юм бол эн чинь өөрт чинь болоод дараагийн төрөлд чинь эсвэл үрсий чинь заяанд бас ингээд сөргөөр бас нөлөөлөд явдаг байгаа шүү. За тэгээд юу тохиолдолд бол мэдээж их хүрэн тэнгэрийн эвгээлтэй сайн заяа гэж бол байгаа шүү дээ. За тэгээд бас гадаадд бол энэ Монголд ч гэсэн ялгаагүй дээрвчсэн ингээ хүрэн тэнгэрээс ингээд шийдгэлтэйгээ мэдсэн хүмүүс яаж цацдаг байсан бэ гэхээр за үр хөвгт заяахгүй байна. Тэгэхээр яасна ямар нэг их хүрэн тэнгэрээс нөгөө нэг ээж одоо эмэгтэй байна уу эрэгтэй байна уу хүн сайхан үр хөвгтэй байх юм мэдээж хүсэн тийм. Гэтэл тэр заяа ирэхгүй байх юм бол энийг тодорхой хэмжээгээр таньж мэдсэн хүмүүс үйлдэлээр яацдаг байсан бэ гэхээр бусдын үр хөвгтийг өргөж авах. Одоо өмчөрсөн гэдэг юм уу хагацсан зовлон үзэж байгаа ялах үрсийг өргөж авах. Сайн одоо үрээр хүн хийх. Сайн хүүхэд болох зүгээр өргөж авчаад зүгээр хоолд ундлах ч юм бол биш шүү дээ. Хүн хийгээд сайн хүн болгож өсгөх чадах. За эсвэл одоо гадаадд бол хийдэг халамжийн төвүүдийг байгуулдаг. Тэрэн шиг манай Монголд бол халамжийн төвхөөс илүү өргөж аваад өөрийн хүүхдүүд шиг өсгөждөг тийм илүү тийм байдаг л да. Тэгэнгүүт араас нь нөгөө нэг их хүрэн тэнгэрт өөрийгөө нотолж штэ үнэхээр их байх хүсэлтэй эцэг байх хүсэлтэй байна. Хүний үрийг харилж чадчих гэдэг чинь энэ хүн үйлдэлээрээ сэтгэлээрээ ухаарлаараа бас өөрийнхөө одоо өмнөх амьдралуудад гаргасан алдаагаа засч байна гэж үзээд ивэх юм бол нэг шууд хүүхд заяадаг. Тэгээд араас нь сайхан олон дүнэртэй олон хүүхдүүдтэй болчихсон. Тэр хэрээр нэг өргөж авсан хүүхдүүдээ бүр их хайрлж бүр их нэг анхаарал тавьж бас талархаж явдаг тийм жишээнүүд зөндөө байна. Гэтэл энэ цагт бол одоо бас зарим нэг хүмүүс хүний хүүхдийг өгч авчаад илүү зовоох гэдэг юм уу илүү хувь тавилангийн бүр доройтуулж уруу дуулж хүнээр хүн биш одоо сайн хүн биш муу хүн болгоод өсгөх юм бол нөгөө хүний үйлчлэгэн чинь хайраар дутж байгаа, халамжаар дутж байгаа, халуун дулаан
харилцаагаар дутчихж байгаа. Тэрийг бүрэн өгч чадахгүй зөвөр дүр хэсгсэн гэдэг юм уу? Тийм байдлаар эсвэл их бүрэн одоо тэр нандин торгон үүрэг хариуцлага хэлхийг дутуу ойлгоо зөвхөн хамтдаа байх гэдэг утгаар ч юм. Ингээд эсвэл өөрийнхөө ганцаардан сэтгэлийг одоо твтэх гэдэг ч юм. Ингээд авсан тохиолдолд бол бас тэр бол өвөр тэнгэрийн одоо юунд хамрагддаггүй. Эвгээл гэдэг зүйлд орч чадахгүй. Тэр хүн их байх байна гэдгээ, эцэг байна гэдгээ бүрэн нотолж чадсангүй гэсэн үднээс бас хүүхд заяахгүй байх тохиолдлууд бол байгаа. За тэгээд бас юу яадаг хөрөн тэнгэрт нэрээ их баригч нар их бас байдаг. Их баригч нар их оцсон байдгийн байлээ. За тэгээд их хөрөн тэнгэр төшөө бас хүний хүүхдүүдийг өсгөж өгсөн, үрчилж авч сайн хүмүүс болгосон, эсвэл тодорхой удмын хүрээнд өрсийнхаа заяаг өргөж гэж гаргаж ирж чадсан олон өмнөх насны одоо олон ээж аавуудын алдаа эсвэл өөрийнхөө өмнөх наснуудын алдааг таньж мэдээд гэдэг юм уу зөнгөөрөөж гэдэг юм уу ухаарч мэдээд тэгээ тэрийг нэгэн удам үеийн нэг л ээж сайн зассан байхад бол тэндээс доошо тэр заяа их өргөгдөж явдаг энэ гэсэн зүйлүүд зөндөө байна л да. За ямар ч байсан их хүрэн тэнгэр гэж байдгийн шүү гэдгийг хэлэх гээд байна. За нэгдүгээр, хоёрдугаар дахиад нэг юм хамгийн төгсгөлд нэг юм хэлэхэд одоо энэ нийгэм чинь их тийм хатуу нийгэм бас л нэг хүний мөрс чанар бас доройтоод гэдэг юм уу ямар нэгэн аргагүй байдлаар эмэгтэйчүүд маань бас сэтгэлийн шаналлыг багасаа бас үзээд эхлэхээр янз янзын байдлаар үзэж байна л да. Ээж аав нь завгүй байж байгаа эсвэл хөдөө гадаа орхиж явж байгаа охтуудыг багаас нь муу хүмүүсийн гарт бас эзэмдүүлэгч гэдэг юм уу. За тиймэрхүү тохиолдолд эсвэл одоо залуу наснда гин итгэж хайрлаг дурлаж явсан хүн одоо ханилан сууна гэдэг үр хөвгтэй болонготой орхиод явсан ч гэдэг юм уу. Янз янзын байдлаар охтууд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд тийм сэтгэлийн гүн шаналлд, гүн гомдол гэдэг юм уу. Гүн гансралд ороод тэгэхээр инлээд гэхээр юу яадаг? Савн хөхн үрийн совгон маш их тэгж гэмтэж түүнийхээ улмаас бас дараа нь ингээд хүүхдээ болж чадахгүй өндөр тохиолдлууд байна л да. Тэгэхээр тэрийг бас ялгаад тэрнээс үүдэлтэй юу эсвэл их хүрэн тэнгэрийн зүгээс ямар нэгэн одоо нөлөөлөлтэй юу гэдгээ бас танаад ялгах гэдэг зүгээр аль нь байсан бэ хүн бол энэ их хүрэн тэнгэрийн өршөөлд хамрагдаад дахиад дээрэс нь хүүсэн дээрээ байгаа, хөхөн дээрээ байгаа, үрийн сов дээрээ байгаа, өрцөндөө байгаа. Тэр одоо нэг далдах мэсрийн таамуудаа хүүхэд насны, залуу насны тэр олон таамууд гэдэг зүйлүүдээ, эмгэх гэдэг зүйлүүдээ, зочрлууд гэдэг зүйлүүдийнхаа сөрөг мэдээлэл, таагүй мэдээллүүдээс одоо салах юм бол тэгээд салчих юм бол тийм. Тэгэхээр нэг тэгш байх заяа гэдэг юм уу, дүүрэн байх заяа, бүрэн байх заяа бол ирдэг юм аа гэд бас хэлчихье. Бүх юм бас боломжтой байдаг шүү. Тэгэхгүй бол энэ цагт ч гэсэн одоо бас яг нэг сайхан арга гарсан байна л да, нэг шухруу шилний хүүхд гэдэг шиг үл суулгадаг. Тэглээгээд бас ингээ бүтэлтэй болохгүй байгаа жишээ нь олон гараад идэг. Энэ нь бол цаана их хүрэн тэнгэрээс заавал нэгдүгээр эвгээл гэдэг зүйлийг авах хэрэгтэй. Хоёрдугаар энэ их хүрэн тэнгэрч чинь бас нөгөө энэ хүйс хөх үрийн сов эдрийг ингээд засдаг домчнор гэж байдаг л да. Тэгээд нэгэнтээ эвгээл хурцчих юм бол тэндээс домчнор ирээд сүнсэн бидээр би далдах мэсрийн гэж яриад байгаа энэ цагтаа тэр мэдээллийн орон зайг бас цэвэрлээд идэв юм уу засаад өгчих боломжтой. Хүн өөрөө ухамсараараа бас өөрөө тэр тэндээ байгаа сөрөг мэдээллүүдийг өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлээ хүн илүү мэдчихэдэг гэдэг утгаараа тэнд байгаа зүйлүүдэд ямар нэгэн байдлаар өсөрхөөд гэдэг юм уу
харуусаад гэдэг юм уу шаналаад байхгүйгээр нэг тэр мэдээллүүдээс салаад юмыг ингээд шинээр гэдэг юм уу эргээр өөдрөгөөр хараад өөрийгөө бас хайрлаад хөв тавилангаа бас хайрлаад хүрэн тэнгэрээс өршөөл ирээд аврал гуугаад өр хөхт гуугаад сайн зай гуугаад явах юм бол энэ нь бас эргээр нөлөөлөд амьдрал дүүрэн болдог бас тийм байгаа. Хөв төрмөстөр одоо тэнгэрийн онцлогоо хийж байгаа тийм үр тэнгэрийн жи тэнгэрийн одоо хөгтмөстөр шууд их хөрөн гэж ингэж ярихгүй үр тэнгэргээ биччихдэг шүү. Үр тэнгэргээ цаана нь болохоор яг их хөрөн тэнгэрээ онцолж байдаг байхгүй. Тэгээд ямар таган одоо ингэж биччихэл үр тэнгэрийн хэсгэлтэй үр тэнгэрийн эхэлтэй нь гараад ирдэг. Тэр чинь хаанаас гарч байгаа хөхнөөс гараад ирж байгаа жишээлбэл эсвэл үрийн сугнаас нь гараад ирдэг. Бичээстэй байдаг. Ягаад гэвэл нөгөө одоо хүмүүс яаж талд хумсрын мэдээ. Тэр талд хумсрын гэдэг мэдээллүүд чинь талдын талд байдаггүй. Энэ бидэр чинь л байдаг давхар. Эдгээр өмнөх насны амьдралаас ингээд ирчиж байгаа штэ. Гэхдээ бид нар өмнөх насны амьдралаас амьдралын мэдээллүүдээ сүнсэн биеэс авч энэ махан битээ ургасан байгаа штэ. Ургахтаа тэнд ямар мэдээлэлсэн тэрнийхээ хөтөлбөрийн дагуу ургачиж байхдаа энэ мэдээллүүд нь суудсан байдаг. Нэг талаасаа эсвэл өөртөө бид нар энэ амьдралынхаа явцад эргэж санахгүй ч гэдэг юм мартцсан ч гэдэг юм энэ мэдээллүүд нь биччихэдэг. Шаналж исэн үеийн бүх мэдээлэлүүд бичигдэн, харах мсж исэн үеийн бүх мэдээллүүд бичигдэн, өөлж исэн, зовж исэн, гомдж исэн бид нар чинь бүгд жишээлбэл надаас галтаар миний л идэвхтэн дээр бичигдэж үлдсэн шүү дээ. Харин ямар чиглэлээр би шаналсан би үр хөвгтэй холбоотой зүүн дээр шаналсан уу? Тэгвэл хөхөн дээр бичигдэн жишээлбэл би ээжтэй холбоотой зүйл дээр би шаналсан уу? Тэгвэл хүйсэн дээр бичигдэн жишээлбэл би ямар нэгэн их хүрэн одоо ээжтэйгээ нандин дотн харьцаатай байх хайрын гэдэг юм уу инрэл хайрын тийм янзсан тийм халуун дулаан тийм харилцаа ойлголцыг хүсээ тэрийг авч чадахгүйдээ би шаналж ирсэн бол хөрцөн дээр бичигдэн шүү дээ. Бүгд ингээд маш амархан ингээд шалгаа гаргаж ирэх нь хамгийн амархан л гэж хэлээ. Ер нь бол онцлогоо их чинь маш амархан шүү дээ. Хаана ямар мэдээлэл байдгийг ингээд мэдчихэж байгаа юм хүн хуржээл үр хөвгтөд бодохгүй байна гэж байхад мэдээлэл татчихдаг. Хаанаас мэдээлэл татгаа тодорхой байгаа юм чинь хөхнөөс нь савнаас бараг татахгүй. Хөхнөөс өндгөн эсээс үү дөржин доторх өндгөн эсээс үү өндгөөс бүрэлдэхгүй байна уу? Өндгөөс гажигтай бүрэлдэж байна. Эсвэл өндгөөс томорч өгөхгүй байна уу? Өндгөөс нөгөө нэг хуваагдалт орж чадахгүй байна уу? Хэтэрхий хатангах байна уу гэдэг чинь айгүй амархан. Үгүй их амархан л гэж хэлээ. Тэгэл татчихдаг шүү дээ. Онцлогоо хийх амархан юм байхгүй шүү. Үр тэнгэр дээр гисгэлтэй болвол хүмүүс маань яаж одоо гисгэлээ засах вэ? Юуны учир гисгэлцсэн гэхлээр мэдээ. Ерөнхийд тэгсэн санааг нь хэлжтэй шүү дээ. Онцлуулаад ийм байна гэж мэдээд авчаад засал хийгддэггүй. Хүн өөрөө ерөнхийдөө гисгэлтэйг ингээм амьдрал нь харуулж байгаа шүү дээ. Тийм үү? Хүүхдүүд нь зоогоо тийм эсвэл нэг тийм сүлдээ битээж гэдэг юм эсвэл ямар нэгэн савхтай төрөөдч гэдэг юм уу те эсвэл яг ингээ сайхан ханижтэй болтол нэг хүүхд гангуутал хаяад яваад идэгч гэдэг юм уу нэг тиймэрхүү ингээд юмнууд амьдралын тийм нэг юу зам мөрн өөрөө хэлж өгч идэг учраас би бод ерөнхийдөө зөнгөөр тэгээд хүн чинь бодсон шүү дээ. Яагаад би ингэж байгаа юм бол яагаад надад ийм зүйл тохиолдоод байгаа юм бол гэж бодож яхад дотроос тэрнээс болоод ах шиг байна гэсэн бодлоод ингээд орж ирдэг юм уу сэрцээж орж ирж байгаа. Энэ нь өөрөө уг нь бол тэр хариултыг өөрт нь өгч байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр хүн бол мэдрэх боломжтой байдаг бөгөөд за бараг л мэдчихийдэг шүү. Тэгэд яах юм бэ гэх юм бол хөрөн тэнгэрээс яаж би өршөөл ирэх үү гэдэг өөртөө мэдэхгүй байж магадгүй яг чин сэтгэлээсээ өршөөл ирээл ингээд өршөөл ирээл өргөл гойгаал ингэж иж болно. Гэхдээ яг юг ухаарсан юм? Юг ухаарах хэрэгтэй байсан? Яг гол алдаа нь юу байсан? Тэгээд тэрийг яаж үйлдэлээр нотолж харуулах юм бэ? Гэдэг нь өөрөөх нь заславчдаг. Яг тэгж чадахгүй байгаа тохиолдолд бид нар тусдаа өмнөөс нь оролцоод илүү сайн тайлбарлаад шалтгаан чинь энэ юм шүү. Магадгүй за би шалтгаан хэлье. Өөрөө энэ насанда тийм өөрийнхөө
ээжийг хадам ээжийг жишээлбэл эсвэл эмээг ч юм уу тэгж домдоосон элгийн нэмтэлсэн ингэж шаналгаж ирсэн учраас гэл ингээд тэр чи гараад ирж штэ тэр нэг хүн дээр нь байгаагаа хэлээд шин тийм үрцэн дээр нь байгаа гэдэг чинь үгсэн тэр мэдээлэл нь угаасаа хүнээс гарч байна. Тэгээд тэрийг нь маш сайн таниулаад өгөнгүүт өөрсдөө тэр хүмүүс нь би энэ өвдөлийг мэдрэл авчдаг. Тэгэнгүүт мэдрэхгүй байсан ч юм. Тэгэл тэрийг нь таниулаад тэгээд чин сэтгэлээс нэрээ тийм биш тэгээд тэрнтэйгээ эвлэрээд өөрхөн алдаатай нүр тулж штэ. Өөрхөн алдаа хүлээн зөвшөөр. Тэгсэн цагт ерөөсөө цаанаас чинь энэ их хүрэн тэнгэр энэ их хүрэн тэнгэрээс манж цагдаж явж байгаа. Элчнэр гэдэг юм уу? Бидний сүнстэй холбоотой байгаа. Тэр нөхдүүд угаасаа засаад одоо юу гэдгийг тосч байгаа тэр ухаарлыг нь тосч аваад эвидээ хөрхөдөө гэдэг ингээд өргөж өгдөлтөө энийг л чам таниулах гэдээс аштай чи нэг таниудаа энээс л болоод байсан шүү дээ өрөмнэ гэл ингээд өршөөл томруулах тэр яг хөө техникүүд нь бидэрт байна. Одоо техник юу яг ерөнхийн нэг логик холбоос нь байна шүү дээ. Хүрэн тэнгэр тэгээд хүрэн тэнгэр гэдэг чинь заавал түрүүнд би бид нар одоо нэг бол мөчлөө одон гэртэй. Тэгвэл мөчлөө одон гэртэр оюун бодолж хүрч чадахгүй бай. Чиний сэтгэлийн хүч гэдэг юм уу бодлын хүч хүрэхгүй байна. Чиний хайрын хүч гэдэг юм уу бишрэлийн хүч хүрэхгүй байна. Тэгвэл их дэлхий дээр байгаа тэр булган нор гэж байна шүү дээ. Тэр лөө хүрч болно шүү дээ. Эксээр дамжаад. Эксээр дамжаа хүн болгоны төрсөн хүн болгоны ихс хүссэн хүсээгөө газар дунжил байгаа. Газар чингэж байгаа. Тэгээд тэр эксийн тэр эрчим энерги гэдэг зүйл маш хүчтэй зүйл шүү дээ. Тэр маш хүчтэй зүйл чи өөрөө хүссэн хүсээгөө тэр булган нуур болоод босод нуур руу очиж байгаа. Тэгээд энергийн төвшөндөө дамжаад очоод өршөөл яриад. Энэ тэр охтыг тэр ингэж тийм мэдлэг тэгж өршөөл ирж ингээд ойлн дуулаад үнэхээр ингээд ухаарсан бол яал гэдэг. Гэмшсэн бол ингээд үнэхээр гэмшлээ илэрхийлээд идэв зүрхнээсээ. Үнэхээр гэмшихийг одоо танихыг хүсэж байгаа, зүг байхыг хичээж байгаа. Тэгээ хүний үгийг аваад өөрийн болгож одоо ингээд бид нар ингээд заагаад ингээд хэлээд өгсөн бос хүн ч сайн хэлж байгаа штэ. Тэгэхээр тэр хүмүүсийн үгийг үйлдэл болгоод нэрээ би тэгээд байгаа юм байна. Нэрээ би хатуурхаад байгаа юм байна. Нэрээ би ингээд буруутгаад байгаа юм байна. Нэрээ би одоо юу гэдэг сайн үр байж чадахгүй байгаа юм байна гэдэг. Ингээд эхлэх тэр агшинд чинь тэгээд тэрийг засах гад хүн оролдсон штэ. Одоо жишээл ээжигээ гомдооцсон байж бод. Тэгээ ээжээсээ ингээд амаараа уучлахгүй чадахгүй байж бод. Гэхдээ сэтгэлээрээ гэдэг юм ингээд ухамсараараа уучлахгаад үйлслээрээ жоохон ингээд нэг харуулаад хичээгээл эхлэх чинь энэ тэр хөвчин тэр хүйс чинь тэр бүлчирхай чинь өөрөө гэрчин болоод тэндээс цаашаа холбоос нь хүрэн тэнгэр чинь тэр чинь яах гэж байгаа даа хүнийг яаж хандгийг хүрэн тэнгэр хэллээ шүү дээ энэ хүүсээр хөхөөр энэ үрийн сугаар чинь тэр холбоотой оршоо тэргээр чинь мэдээлэл чинь үзээд ингээд торгон холбоос чинь мэдрээд биш шүү дээ. Тэгээд засагдах боломжтой байдаг шүү. Тэгэхээр энэ их чухал тэнгэр нэгдүгээр чухал үйл явдал шүү. Тэгээ олон хүмүүс ийм хэлжээд тэгээ энэ их хүрэн тэнгэрийн шийдвэртэй гэдэг юм уу гэсгэртэй гэдэг юм эсвэл өөртөө аваачаад тэнгэрийнхаа энэ нандин холбоосуудыг хаагаад хөхөн дээрээ маш их сөрөг мэдээлэл, хүйсэн дээрээ сөрөг мэдээлэл, үрийн сувгтаа их сөрөг мэдээлэлтэй байгаа хүмүүс хорон мэдээлэлтэй байгаа хүмүүс өвддөг байхгүй та. Тэгээд энийг чи одоо ингээд засуулах гал ингээ өдөр шөнөгүй хитэн сараарчин бяцлал хийгээл те ингээл явах нь эсвэл гинтэнд очиод хүнээс асуугаал явах нь тухайн хүнээс их хэмжээний үр дүн багтай хэмжээний цаг хугацаа ингээд аваад байвал уг нь ийм богинохон аргаар 2 удаагийн заслаар эсвэл ганцхан сарын тухайн үеийн үйлдэлээр өөрөө ухамсарлчаад өршөөл өргөд гэдэг юм өршөөл өргөд гэдэг юм ухаарад өдөр болгон өөрийнхөө дутуу талуудыг засах гад ингээд танаад би нэрээ тэгж хатуу гэлжсэн шүү дээ. Нэрээ би хэдэн жишээ хэлэх үү? Жишээлбэл одоо нэг чи мэдхүүгүй нэг
60 орчим настай нэг хүн яваад идэв шүү дээ. Талмал харавцсан ингээ гар мөр нэгж мөнгөцөн. Хүүхдүүд нэг 50 хиттэй байхад тэр 60 мар хүрээгүй. Тэнгүү тэр чинь өөрөө ээж байгаа юм байт юм билээ. 80 хүрсэн. Тэгээд тэр хүн хүүхдүүд нь бол ямар ч байсан тэр хүн 2-3 жил тэгж явж байгаа юм шиг л харавчаа. Тэгээ ингээл яваад жоохон тийм илий чим янз юм яриад яваад гэдэг юм билээ. Манай дээр хэд идэвэл бид нар бас заснаас тэгж өгөөд тийм харуулт гэдэг нь бас нөгөө юу. Тэгээ бид нар бол зөвхөн яг нөхрөн тэнгэрийн хот засал хийж байгаагүй. Тэр нь өөр бас нэг олон шалтгаанууд бие дээр нь байсан. Хувь хүнийхээ даалт хүмүүсийн мэдээлэлтэй сүнсний нэг хөндлөнгөө холбоос удаа засвал явж байна. Тэр хүн жишээлбэл тэр 80 гарц ээж тагаа айгу муухай харцдаг юм билээ. Тийм миний мэднээр л айгу муухай харцчихсан. Тэгэхдээ би бол та өөрөө ээжтэйгээ өнөөдөр 80 гарцсан ээжтэйгээ ингэж харьцаад тэгээд ийм хүлтэнд ээж байгаа ийм нэмэн хувцлаад аваа явж гин гэдэг чинь та ээж байгаа ямар бай хэрхэн хөндлөж байгаагаас хамаарат өнөөдөр энэ өвчтөний чинь шалтгаан магадгүй юм байгаа шүү гэж хэлжсэн байхгүй. Энэ бол нэг л жишээ. Тэрэн шиг нөгөө бас нэг эмэгтэй байгаа. Хүний хавдартай нэг илүү 2 дугаар зэрэгтэй. Тэгээ 3 дугаар зэрэгтэй гэсэн өөтөө 3 юу орцонд бүрдээд идэв. Тэр багтаа нөгөө нэг хичээндээ амьдардаг байсан. Сургуульд ороод тэгээд хичин жоохон шаардлага тавиал хичээл дэмжин тий том хичин. Тэгдэг байхад нэг хичээгээ аяг үзэн ядаж хорсож хичээгээ хүээсээ тэгэл хичээгээ хүчин бэл газар мазар зураал тэгдэг байсныхаа тэр хичин ээж хүн штэ их хүн штэ адилхан өртөө тийм их хүн байхгүй. Тэгээд мэдээж дүүдээ эхийн асаар шаардлагуудыг явуулдаг хүүхдэд тавьдаг шаардлагуудыг тавьж исэн юм шиг баягаад үл их хүн ингэ гисгэлтэй байсан. Тэгээ хорт авдартай. Тэгэхээр тэрийг хэлээ тэр мань хүн уучлахгүйгээр зөндөө их уйлаад хэд удаа уршилрээд гойгоод уушдгоол алдаага ухраад тэгээд хөгн зүгээр болцол гүйжлээд нь шүү дээ одоо. Тэрэн шиг бас жишээ нь зөндөө байна. Бас нэг шавманд 3-4 жилийн өмнө хүний хавдрын 20 дугаар зэрэгтэй байлоо. Тэгэл бас нэг хүн гомцсон байсан юм шиг байна. Нөхөр өдөр гэр бүлийн асуудлаас тэгэл хэдрээс өршөөл ирээд лав сар 2 сар өршөөл ирсэн баха сүргөөд тэг зүг болцсон шүү дээ. Тэгмчний ингээд нүг хизээ ухаарна хизээ өршөөл ирнэ. Тэгэл сүүн өргөлж өөр их хүрэн тэнгэр өргөлөдөг учраас өршөөлийг маш сүүгээр дамжуулж өргөж авдаг л та авах боломжтой байв. Ерөөсө ухаар гэдэг юм дээрээс нь заавал өөрийнхөө эхийг хайрлах биш өөрийн эхийг хайрлах хэрэгтэй. Их хүнийг хайрлах хэрэгтэй гэдэг зарчимтай. Бусдын үр хүүхдийг чиний хүүхд чамд хөөрхөн харагдаа чиний хүүхд бусдаас одоо мэдээж илүү байж одоо чам өөрт ч юм бол илүү. Гэтэл бусдын хүүхдүүдийг одоо буруутгах чаад өцгөн өөрийнхөө хүүхдийг мөөрөөд тэдний хүүхд тийм эдний хүүхд тийм гэдэг ингээд эдний хүүхд цахилгагүй эдний хүүхд ч одоо царай муутай эдний хүүхд ч одоо ямар ч гэдэг юм те. Ингээд байх юм бол чи тэр үр тэнгэр хүрэн тэнгэр чи одоо хариутай зүйл хийж шээ. Бусдын үр хүүхд гэсэн өөртөө үнцэнтэй байгаа. Нэгдүгээр өөрийнхөө ээжүүдэд үнцэнтэй байгаа аауд. Гэхдээ их хүрэн тэнгэрт бол бүр үнцэнтэй байгаа. Үр гэдэг утгаараа. Тэгэхээр тийм авиудаас үүдэлтэйгээр бас яг бас хариутай зүйл хийсэн гэдэг утгаараа чи чамд их хүний сэтгэл авах. Чи өөрийнхөө үрийг хайрлаж чадвал бусд хүмүүсийн үрийг бас ээжтэй хайрлах одоо эцэг эхтэй бас л хөөрхөн чанарууд байгаа бас л эцэг эхтэй энэ чинь үнцэнтэй эрдэнэ шиг. Гэт алдаагийн гайхан ухааруулж хэлээд гэдэг юм те. Ингэж явхад болохгүй юм байхгүй. Ер нь бол хүн нэгрийн хувьд бусдын өөрийнхөө үр хүүхдэд гаргадаг сэтгэлийг бас болж өгöd бусдын хүүхдэд адилхан бага хэмжээрсэн гаргаж явахыг бас хүсдэгтэй. Тиймэрхүү байдаг шүү. Тэгээд их олон хүмүүсийн заяаг өөрчлөх би боломжтой лайв хийж гэн гэж бодож байгаа. Энийг бол
олон залуу хүмүүсийн амьдралыг хараад олон зовж байгаа ээжүүдийн зовлонг ингээд сонсоод гэдэг юм уу, үзээд гэдэг юм уу явж байгаа хүний хувьд энэ эх хүрэн тэнгэр байдаг гэдгийг тэр тэнгэр байдаг байдгүй хүлээн зөвшөөдөггүйс үл хамааран. Тэнгэр үзэлтэй үзэлгүйгээс үл хамааран хүн болгон мэддэг байх ёстой. Яагаад тэнгэр гэж нэлээд байгаа гэхээр за яг ингэж бодчих тэр тэнгэрт байгаа одон дээр байдаг учраас тэнгэр гэдэг юм байж. Энэ чинь нэг хүлээн зөвшөөд ядах юм байхгүй шүү дээ. Гэхдээ л хүн болгон энэ хорвоо дээр ирэхдээ өөрийнхөө хүслээр хүмүүс боддог би өстой өөрийнхөө хүслээр ирээгүй буцмаар байна. Уучлаарай тийм биш байхгүй. Тэндээс ингээд эрхийг хүсээд л чи ирсэн. Чи яг 70 дахь масрт байгаа мэдээлэлээс хандгүй шиг чи тэр ирээ гэж хүсэж гуйж говшиж байгаад ирснээс харахгүй л байгаа байхгүй. Тэр нэгэнтээ ирээ гэж хүсээ тэгээд удамдаа гэдэг юм уу ижидээ ирчээ. Дэн сайхан хувирүүлээ. Гэсэн өргөөд явчих. Ухаантай ухамсартай болоостой гэсэн үднээс юм лайв хийлээ л дээ. Тэгээд олон ээжүүд маань өртөө болоосоо гэж бодож байна. Олон өрсөлдөд битгий одоо ундж гандаасай имийг битгий дутуу ойлгож ингэж өнгөцгөн харж өөрийнхөө бүхэл бүтэн өөрийнхөө зурж байгаа хувь тавилан битгий урууд болоосай гэж хүсэж байна. Тэгээ бүх юм боломж өөрчлөж байгаа. Ганцхан ухаарал гэдэг зүйл дээр чинь борч чаа. Тэгэхээр ухаарч чадахгүй байгаа бол энийг ийм зүйл байдаг шүү ухаараарай гэдэг юм лайваар хүргэж байна. За баярлалаа.